сумын түвшин хог хаягдлыг одоо яг яаж хаа хүртэл нь зохицуулж болох вэ гэдгийг л харуулах гал бүр эхнээс нь явсан гэсэн үг. За энэ манай хог хаягдал зохицуулахдаа өвдөгийн байдлаар бол нөгөө ач хүчтэйг авахгүй өөртөө авчирч байгаа. Хотлох тийм үү? Үгүй, ерөөсөө үнэгүй санаачлахаар өөртөө авчирч. Санаачлахаар өөртөө хог байгальтай хог хаягдал үүсэхгүй гэсэн үгнээс сайн дурын үндсэн дээр. Энэ шиг өндөр сумчуудаа хүн амын тоо хэдэ? Хүн ам нь 3270 3270 өнгөрсөн оны толгоор 800 900-аар төрхтэй юм уу? Тий. Тэгээ ерөнхийдөө одоо хөдөөгийн багаас ч гэсэн авчирна. Ингээд гэртээ ангилсан давхруудаа иршин яг энэ юунуудын дагуу хийгээд байна гэсэн үг. Тэгэхээр өөрийн оролцоо одоо нөгөө иргэний оролцоог аль хаа хүртэл явж болох вэ? Тэр болтол нь түлхэн гэсэн л зарчимтай байгаа юм. За жишээ нь энд бол одоо ингээд юу бутлагч, хунцар бутлагч, энэ шил бутлагч. За тэр болохоор ингээд нэг бутсан хунцраараа энэ квадрат метр хийх юу. Ер нь ингээд харахаар энэ давхруудаас хамгийн их гардаг нь юу вэ? Хамгийн их гардаг нь бол ерөөсөө усундааны сав, пет хунцар, тэгээд гялгаруут. Тэгээд энэ буталсан шилийн тэрээр юу их вэ? Буталсан шилийг юу яаж болно? Хайрга элсний оронд ашиглаж болно. Тэгээд амберс бол юу сумаас авах уу та нараас? Үгүй. Одоогийн байдлаар бол одоо нөгөө тэртээ тэргүй байгальд хаягдчихсан шилийг авахгүй байгаагийн бутлаад тэгээ одоо бид нар гадаад жишээ нөгөө төр хадгалах талбай мал байгаад юу ачаад байгаа юм. Хамгийн том төлбөртэй холбоотой асуудал ерөөсөө тээвэрлэлт. Тээвэрлэхээр зарлаад илдэггүй. Тэгэхээр хүн авч явдаггүй. Тэгээ хог бол хашаандаа байлгаад иш ус болдоггүй тийм ийм проблемтэй юм. Франц одоо жишээ нь хогныхаа асуудлыг яаж шийдсэн? Тэгэхээр яг өнөөгийн байгаа тогтолцоо арга барилыг эрс өөрчлөхгүй бол яг энэ чиглэлээр явах юм бол ямар ч шийдэл байхгүй. Тийм учраас Монгол улс бол Франц шиг ч юм уу бусад өндөр хөгжилтэй орн шиг хаа нэг тийшээ хогоо экспортлно гэж байхгүй. Тасралтгүй экспортлох боломжгүй. Хоёулаа нөгөө ярьдаг шиг үйлдвэрлэгч импортлогчийн хариуцлага асуудал байна уу? Францад хэрэгжсэн сүүлийн жилүүдийн туршлагаас дүгнэхэд үйлдвэрлэгчийн өргөдгсөн хариуцлагыг заавал нэвтрүүлэх, хэрэгжүүлэх шаардлагатай. Гэхдээ маш болгоомжтой хандах хэрэгтэй. Хуулийн цорхоогүй, алдаагүй боловсруулж байж үйлдвэрлэгчид такс, төлбөрөө төлчихсөн бохирдуулаад явна гэсэн нөхцөлийг бүрдүүлэхгүй байхын тулд анхааралтай байх хэрэгтэй. Шийдэл бол байн тодорхой болцсон байна гэж харж байгаа. Тэр нь л одоо тиг хаягдлын зарчим гэж яриад байгаа. Zero waste та сонссон. Тиг хаягдал тойрог эдийн засаг. Тэгэхээр энэ зарчмыг баримталж одоо цаашдаа гарах бүх бодлогын өөрчлөлт бүх одоо хуулинд ч гэсэн өөрчлөлт оруулах юм бол яг тэр хаягдлгүй эдийн засгийг яаж дэмжих вэ? Тэг хаягдалд одоо хэн ямар оролцоотой байх вэ гэдгийг тодорхой болгож өгөх нь чухал юм байна гэж хараад байна. Магадгүй өнөөдөр эгийн голын их рүү хийс очижсэн тэр олон хогнууд зөвхөн голын ихээс цуглуулсан 1446 тонн хог хаягдал байгаа шүү. Дахиж бид нар ийм хэдэн мянган тонноор үүсэх ийм хог хаягдлыг үүсэхгүй байх. Энэ их үүсвэр дээр энэ асуудлыг шийдэж байгаа ийм сайхан бүтээн байгуулалт болсон гэдгийг би бас та бүхэнд хэлхийг хүсэж байна. Орон нутгийн хэмжээнд бол анх удаа хийгдэж байгаа ийм хатуу хог хаягдлын байгууламж байгаа. Яг шилийн шилээр нь даазын даазаар нь ангилаад тэгээд одоо пресслэгчтэй болсноо бид пресслээд ингээд бэлдээд энэ дээр хураахаар төлөвлөсөн байгаа. Дахин босруулах боломжгүй босоод одоо холимог одоо бүр хогнуудаа шууд амплитруул хийж. Одоо яг хөө их усрөөс эрэхтэй айл болоход ангилахыг л зорно одоо манай орон нутаг. Төслөөр бол энийг 20 жилийн хугацаатай ашиглахаар төлөвлөсөн. Байгаль орчны яамны сайд Бат Эрдэнэ сайдад хүрсний үр дүнд одоо ийм үйл ажиллагаа болж энэ нь одоо маш их чухал үйл асуудал боллоо. Хогоо буулдаг бохир нь доошоо газартаа шингэдэггүй одоо энэ доогуур яваад энэ эгийн голд орох энэ асуудал бүрэн шийдэгцээ энэ бол маш том алхам. Хатгал тусны харганы хогийн одоо цэгийг хөдөлгөөн ингээ хүлээлгэж өгч байна. Ингээд хог хаягдлын асуудлыг зохицоор нь шийдэхийг бол энэ зорьсон байгаа. Энд цэвэрлэх байгууламж, хатуу хогийн ландфилл байгууламж, хог ангилах талбайтай мөн одоо диспетчерийн хог хүлээж авах, бүртгэх, тайлагнах ийж бүрэн ийм одоо програм хангамжтай бүтээн байгуулалтыг хүлээлгэж өгч байна. Нийт бол 50,000 м³ хог хаягдал энэ ландфиллийн өөр 1-2-т бол ангилан ялгаад булчлах боломжтой. Өөрөөр хэлбэл дахиж энэ тэнд хог хаягдахгүй хог маань эзэнтэй болж байна гэсэн үг. За ингээд ирлээ түрүүний салхиар тарах хог хаягдал тарахдаг. Доошоогоо одоо манай байгууламжаас энэ хоошоогоо эгийн голын их энэ голч одоо салхиар тархсан хог хаяглаар бохирдсан юм асуудал зөндөө яригддаг. Тэгэхээр энэ нөхцлүүд бол буурж ийн гэдэг бол өөрөө маш том үр дүн гарна гэж бол харж байна. Энэхүү байгууламжуудыг энэ олон амьдарч байгаа хүний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангахын төлөө хичээл зүтгэж байгуулсан явдал та бүхэндээ талархал илэрхийлье.